За үзэгчид сонсогчдоо өдрийн мэнд. Тэгээд шинэ оны мэнд бас хүргэе. Юуны төрөнд зочноо гэж танилцуулчих. Манай одоо Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн тэргүүн. За бас тухайн төвийн нэг том төслөөлж явж байгаа Mars V гэдэг одоо төслийг үүсгэн байгуулагчдын нэг Амгалан Баяр маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бид хоёрын одоо урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа Амгалан Баяраа. Урьсанд баярлалаа. Тий. Тэгээд мэдээж манай подкаст маань бас олон баг бүрэлдэхүүнээс хамт бүрддэг. Тэгээд Mongolia Talent Network-оос эрхлэн гаргадаг. Тэгээд Тэмүүлэн бит хоёрын хөтлж явуулдаг хамгийн одоо шинэ оны эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд Амгалан Баяраас асуугаад шууд эхлэе. Энэ төслийн талаар эхлээд хэдүүлээ ер нь яриад эхлэе те. Хэдэн оноос ер нь эхэлж явсан төсөл юм бэ? Ямар учиртай төсөл юм бэ? 2019 оны 2 сараас эхэлсэн. Тэгээд хэдэн найзууд нийлээд одоо юу яг та нэг л галзуу санаал эхэлж төрж юм л та. Тэгээд нэг хүмүүс тийм галзуу санаа дотор нь үргэлж байдаг шээ. Тэгээд ийм хэрэгжих боломж харагдсан. Тэгээд өөрөөр хэлбэл Монголын говь бол ийм маш хүйтэн дэлхийд байгаа хамгийн хүйтэн элсэн цүл юм байна. Марс гариг бол одоо хамгийн одоо дэлхийгээс илүү хүйтэн хасах дунджаар хасах 63 градустай юм хүйтэн улаан элсэн цүл гариг юм байна. Тэгэхээр энэ Марс гариг руу ингээд дэлхийн мундагчууд явах гээд байна. Тэгэхээр Монголын говь болыг нь Марсын симуляц төв байгуулах боломжтой юм шүү. Тэгээ яг нь эхлээ найзуудын нөгөө галзуу яриа судалгаа болж хувираад тэгээ судалсан чинь ер нь боломжтой болоод тэгээ хэдүүлээ нэг хийгээд үзүүл яасан гэдэг ингээд үргэлжлэн явсан ажиллаа. Тэгээ өөрөөр хэлбэл ер нь Монголын говьд Марс явах гэж байгаа хүмүүсийг бэлдэх тийм симуляц төв байгуулъя гэсэн санаа. Тийм. Маш товчхондоо ерөөсөө Марсыг одоо Монголын говьд авчирч яах гэсэн үг шүү дээ. Энэ төслийн санаачлагч одоо ямар бүрэлдэхүүнтэй хүмүүсээс анх бүрдсэн бэ? За манай Эрдэнэ бол гэж манай багын найз ба. Тийм багын найз маань ер нь энэ санааг эхэлж одоо телевизээр одоо Марсаас ирсэн зургийг хараад энэ яг Монголын говьтай адилхан харагдаж байна гэд. Тэгээ найзуудаа гээд цуглуулсан. За нэг 20-од хүн цуглараа тэгээд энэ ер нь боломжтой юм байна. Ер нь судлаад үзье гэд. Тэгээд 2 сар ер нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаа. За энийг ер нь ажил болгоё. Хэдүүлээ гадагшаага харилцаж үзье. Институт байгуулъя гин гэсэн. Тэгээ сая хэдүүлээ бас нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьж ирсэн. Анх ингээл энэ санаагаа ингээл хэлэхэд ингээл хүмүүс бараг шоолж ирсэн те ойлгохооргүй байсан гээл тэгжлээсэн. Энэ судалгаа хөгжүүлэлтийн ажил ер нь хэр их том ажил байсан бэ те. Тэгээд яаж энэ одоо энэ боломжтой гэдгийг баталсан юм бэ? Тэрний талаар яриач. Харин тий. Ер нь энэ анх бол нөгөө бид нар л үүснэ итгээд. Тэг ингээд нөгөө би багын орны анх сансар судалд ортой хүн л дээ. Тэгээд өөрөө ч технологийн IT-ийн компанитай тэг харилцагч, зарим нэгтийг айгүй сайн найзууд. Тэг би зүгээр тухайн үед нэг найзтай санаанд гүйлчихгүй би өстэй айгүй гоё юм эхлүүлж байгаа гэж хэлсэн чинь тэр харилцагч маань уг нь одоо харилцагч биш найз болсон юм. Бүтэн жил намайг болоо гэсэн. Тэгээ жилийн дараа энэ төсөлд нэлийн гайг болсны дараа надаас ойрчлт гуйсан байхгүй. Тэг яг тэр үе бол айгүй хэцүү үе. Дотроо бид нар бол өөрснөө итгэхэд хүмүүс бол ингээ гадна талаас бараг л шоолж ирсэн байхгүй. Шоолж ирсэн. Тэр үед одоо яг энэ Монгол улсын энэ боломж байгаа юм байна гэж итгэж байгаа хэсэг хүмүүс бол бүх боломжоор одоо гадагшаа харилцаа холбоо тогтоосон Монголын одоо бидний судалсан судалгаануудаа. Тэр баг нь болохоор Falcon team гэдэг байсан. Тэгээ бид нар нөгөө шонхор бол ингээ ангаа маш сайн барьдаг. Тэгээ ерөөсөө таргетлж байгаад барьдаг. Team зорилгоор Falcon team гэж байгууллаа. Тэгээ тэр баг бол ингээ дэлхийн шилдэг эрдэмтэд одоо энэ Марсын талаар судалгаа хийж байгаа хүмүүс явхаар бэлтгэж байгаа сансрын нисгэгчид Elon Musk-ийн ээж мэж гэдгээс бүх боломжтой цогцод руу холбоо тогтоосон. Тэгээ бид нар судалгааныхаа мэдээллүүдийг явуулсан. Хит хитэн Японы эрдэмтдтэй хамт Японы лаборатори руу дээж явуулсан. Гэтэ их хацтай. Яг 19 оны 2 сард бид нар энэ төслийг эхлүүлээд хавар нь Японы лаборатори руу явуулаад тэгээ японочууд бас ингээд айгүй дайггүй хариу өгөөд биднэрт бас сэтгэл өнөмшлөгдсөн байхгүй. Энэ юу нь явчихаар юм байна гэд. Тэгээд японочууд ер нь тийм шүү, мэн шүү, одоо наа чи их боломжтой шүү гэд. Гэсэн чинь нэг Японы эрдэмтэн яг тэр танилцуулгыг сонсч ирсэн аа. Гэхдээ танах юм жоохон хөгжүүл таарах орон гэхэд арай л өндөр амбиц тавьж гинүү да. Гэсэн чинь өөр нэг Японы эрдэмтэн үгүй наад чинь өвд эзэн дэлхийн талыг өмнө эзэлж ийсэн. Тэгэхээр сэтгэл санаанд нь бол эдний цоглоод багтна эднэрт бол жижигдэхгүй гэж наа. Тэнгүүч бид нар ингээс хөөрөл яг энэ болох юм байна гэд. Тэгээ бас яг тийм урамгүй байсан бол мэдэхгүй байна те. Тэгээ гаднаас Японы одоо юм шилдэг эрдэмтэд дэмжлэг үзүүлэнгүүд бид нэр тэр ишчээ аваад тэгээ тэр
зуныхаа 7 сард нь Кеннедигийн пуужин хөргөх төвд болсныг арга хэмжээнд бид нэр ингээд бас өөр өөрснөө зардлаа гаргаад очиж байгаа. Тэгээд тэрэн дээр бүр ингээд захынхаа судлуудыг авцсан. Бид нар угсаа мөнгөндөө тааруулаад хамгийн захын судлыг. Тэгээд төвд нь гол арга хэмжээ нь болоод байдаг. Гэсэн чинь тэр Кеннедигийн төвийн захирал нь явж исэн чинь манай хэд одоо яг л Монголын нүүдэлчин аргаараа явсан байна л да. Би тэр уулзалтанд яваг. Одоо манай Эрдэнэ болд санаачлагч. Тэнгүүтээ шууд очиж уулзаал бид нар Монголоос явж байгаа маа. Монголын говь болс ийм хүүт яг Марс шиг тэгээ ийм санаатай явж ийн гэхэд тэгсэн чинь нөгөө нөхөр нь манай Монголоос явсан нөхдүүдийг авчиад төв арга хэмжээнд рүү оруулсан байна. Тэгээ төв арга хэмжээндээр бүүн хүн амьтантай танилцаад байжсэн чинь NASA-гийн удирдлагт одоо энэ Кеннедигийн одоо пуужин өргөх төв чинь NASA-гийн мэдэлтэй байгаа байхгүй шүү дээ. Тэгсэн чинь NASA-гийн удирдлагт тэд нар чинь ингээд тайлан тавьд юм байл та. Тэгсэн чинь Монголоос ийм санаатай залуучууд явж байгаа гэдэг тийшээ репорт очсон. Мэдээлэл өчөж. Тэгээд тэр оны 8 сард нь ерөнхийлөгчийн айлчлал одоо тухайн үеийн Монголын ерөнхийлөгч Америк улсад айлчлал болоод тэгээд хоёр улс ч хоёр айлчлалынхаа үеэр ингээ бие биендээ танаа тэр юмыг сонирхмоор энэ уул уурхайн салбарыг чинь сонирх юм гэж солилцсон юм ба штэ. Гэсэн чинь NASA-гаас нь энэ 7 сард Кеннедигийн төв дээр тавилцуулчихсан тэр төслийг сонирхмоор байна гэд санал өгсөн ба. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч бид хэдийг хайж байгаа байхгүй. Тэр ямар залуучууд юу гэднэ те. Юу хийж явж байна гэх. Тэгээ бид нар Кеннедигийн одоо төв дээр очиж танилцуулсныхаа ачаар NASA-гийн төв удирдлагатай ингээ Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалаар очиж одоо танилцуулга хийж байгаа 19 онд. Тэгээд тухайн үед ерөнхийлөгч нь Трамп байсан. Трампд танилцуулаад тэгээ NASA танилцуулж байгаа байхгүй. Тийм бай. Тэгэхээр бид нар яг бүр байгуулагдсан чиглэлдээ ингээд айгүй хүчтэй одоо юу гэдэг Аз гэх үү эсвэл бол одоо магадгүй бидний хийх хэрэгтэй байсан ч юм уу тийм. Тэг ингээд тохиогоод тэгээд тэр жилдээ бид нар ингээд Японоос дэмжлэг аваад Америкийн ерөнхийлөгч танилцуулаад бүр сонирхолтой нь тэгээ NASA юу хоёр сонирхчингууд манай Монголын төрийн удирдлагууд бас эн чинь айгүй дажгүй том удирдлагуудад танилцуулж болохоор юм байна гингүүтээ юунд тэр жилдээ бас Монгол Улсын ерөнхийлөгч энэтхэгийн одоо ерөнхий сайттай уулзах энэтхэгт одоо өндөр хэмжээний айлч зохион байгуулсан. Тэгээд тэр айлчтай бас бидрийг дагуулж аваад тэгээд энэтхэгийн сансрын агентлагт танилцуулсан. Тэгээд тэгэхээр ер нь бол бид нар яг хаа ингээд их галзуу санаа байжгаад бид нар өөрснөө бас жоохон хичээл зүтгэл гаргасан. За жоохон ч биштэй маш хичээл зүтгэл гаргасан. Тэгээд тэр бидний ч огт тоохгүй хүмүүсийг ч араас нь хөөж явж иж тэ. Тэгээд тэр үр дүн маань яг хаа тэр жилдээ маш одоо өндөр амжилттай гэх юм уу да тийм биднэрт боломж гаргаж ирсэн. Тэгээ яг тэр боломжоо бид нар угаас ашиглах хэрэгтэй. Монголд энэ одоо боломжийг нээх хэрэгтэй гэдэг ингээд үргэлжлүүлээ ажиллаж байгаа тийм. За ер нь бизнесүүдэд тулгардаг нэг асуудал байгаа. За тэгээ би таны бизнес тулгарч байгаа асуудлыг гэсэн мэдээж хамгийн том зүйл бол хүний нөөцийн асуудал. За тэгээд бизнес планаа баталчихсан. Одоо яг тэрийг хэрэгжүүлэх гэхээр чадварлаг талантууд дутдаг. Тэгэхээр Mongolia Talent Network болохоор хамгийн том дата баазтай 30 мянган CV дата бааз байгаагаас Mongolia Talent Network-ийн чадварлаг рекрутерүүд таны энэ бизнес планыг амьдруулахад тус болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр Mongolia Talent Network-тэй холбогдорой. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Тэгээс амглан баяраа ярьлаа шүү дээ. Бас хоёр асуудал байгаад байна л да. Монголын говь Марс шиг хүүтэн гэдэг юм. Одоо говь гэхэлэр хүүтэн гэдэг одоо би одоо судлаач хүн биш учраас мэдэхгүй. Тэгээ бас үзэгчд гэсэн гайхаж байгаа те. Яагаад юм хүүтэн гэж яриад байгаа. Нэгдүгээрт те. Хоёрдугаар гэх юм бол одоо энэ гадны байгууллагууд NASA болон ингээл зөндөө танилцуулгад яваад байна шүү дээ. Тэр Японд ч гэсэн. Танилцуулгахдаа яг гол мессеж нь юу вэ? Бид нар Марсыг ингэж авчирээ та хэд ингээд хамтраад ажиллаач. Одоо яах юм те баг бүрдүүлэх туслаач гэдэг юм уу. Энэ хоёрыг зөв. За ер нь бидний өгж байгаа үн цэний үе гэсэн үг шүү дээ тий. Бусад улсад өгж байгаа үн цэний үе тий. За нэгдүгээр тийм байна. Яг тэгэл бид нар бас ингээд энэ судалгаа хийж байгаад гаргаж байгаа. Дэлхийд дээр 24 зүйл байд юм байна. Одоо 9 зүйл. Яг хоо 9 цүлч биш яг цүл гэдэг утгаараа. Цүл гэдэг чинь ерөөсөө ургамал ургадгүй ингээд үхсэн газар л гэсэн үг шүү дээ тий. 24 зүйл байд юм байна. За тэрнээс 2 цүл нь Арктикийн цүл буюу ингээд мөсөнд очигдсан цүл. 2 цүл нь ахаа 2 цүл нь эргийн цүл буюу чихтэй цүл. Тэгээд 7 цүл нь хасах температурлаар ордог цүл. Тэгээд үлдсэн бүгдөө нөгөө бидний мэддэг сахарын цүл мүлгээд амар халуун цүлүүд байгаа байхгүй. Тэгээд халуун цүлүүд. Тэгээд ингээ хүүтэн цүл буюу хасах температурлаар ордог цүлөөс хамгийн хүүтэн болдог нь Монголын говь. Өөрөлд хасах 40 хүртэл хүүтэн болдог
элсэн цүлд бол Монголын говь. Бусд нь яваад хасах 10 хүрч байгаа байхгүй. Тэгээд тэрнээс дээш доошо хүйтэн болохгүй. За. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэр одоо ойлгочлаа. цаг уурын нөхцлөөр бол ингээд бурхны өгсөн билег байгаа байхгүй. Марс дэлхий дээрх Марс бол Монголын говь болчихж байгаа. Нэг. За ингээд энэ тэгэхэд бид нэр яг тухайн үед судалж байхад энэ хүйтнийг гаргаж авахын тулд бусад улс орнууд маш өндөр одоо хөрөнгө оруулалт хийж ингээд лабораторинд хүйтэн гаргаж авч байгаа байхгүй. Тэгээд ийм жижигхэн газар гэтэл химийн аргаар бид нар зүгээр үнгүй байгалийн маш том одоо юм зүйл байна тийм нэг. Тэгээд сүүлд одоо бид нар чи ингээд энэ 19 оноос хойш маш олон жил энэ хамтын ажиллагаанууд хийлээ шүү дээ. Тэгээд сүүлд маш чухал үнц нь бас Монголд гарч ирсэн. Тэгээд тэр нь юу вэ гэхээр одоо энэ 3 жилийн өмнө бид нар энэ Марсын нийгэмлэгийн хуралд одоо 25 жилийн хуралд ингээд явж байгаа. Тэгээд тэр хурал дээр ингээд бүлэг сэдвүүд хуралдаа явж байгаа байхгүй. Тэгээд энэ Марс гариг дээр хүн төрөлхтнийг буулгах энэ одоо ажилд хамгийн том саад болж байгаа юм юу гэсэн чинь улс төр байна. Яг тэр энэ томоохон хөгжүүлэгч улсууд хоорондоо өрсөлдөөнтэй байгаа гэдэг. Нэг нь нэг юм хөгжүүлдэг, нөгөөх нь нэг юм хөгжүүлдэг. Нийлүүлж чадахгүй бол тэр зорилготой хүрэх боломжгүй болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр тэр дундын бүс хэрэгтэй болчихдог. Аюулгүй, хөлийн маргаан байхгүй, цөмийн зэвсэггүй, хин нэгэн одоо дараа нь дайн болох эрсдэл үүсэхгүй дундын бүс хэрэгтэй болчиход байгаа. Гэтэл Монгол улс тэр одоо дундын бүс нь болчиход байгаа байхгүй. Бид нэр хоёр дэлхийн одоо хамгийн сөргөлдөгч том хоёр гүрэнтэй ямар ч хөлийн маргаан байдгүй. Хоёулантай стратегийн түншлэлтэй. Нөгөө хоёр нь манай улсыг зэвсэглэр хамгаалах гэрээтэй ингээд ер нь бол бид нэр ингээд маш гоё дундын бүс болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд Марсын зорилт бол өөрөө ганцхан шинжлэх ухааны зорилт болчиход байгаа байхгүй. Шинжлэх ухааны, байгаль орчны, соёлын, улс төрийн зорилт болчиход. Тэнгүү чи бид нар тэр одоо дундын бүс болох, тэр нейтрал зон болох тэр боломж байгаа байхгүй. Тийм ээ. Тэр бол одоо ингээд нөгөө яг бидний бүтээгээгүй юм. Аз болох одоо аз гэх үү юу гэх үү те. Одоо бид нар ингээд Монголын түүхийг аваад үзэх юм бол монголчуудын бүтээсэн юм ерөөсөө ганцхан одоо торгоны замыг чөлөөлсөн Пакс Монголиако буюу Монгол маягийн их 50 тогтоож одоо дэлхийн талыг нэг дор нэг хуйлтай болгосон одоо орчин үеийн глобалчлалын эхлэл гэж яриад байгаа шүү дээ. Нэг тийм гавь. Тэгээ бусад танигддаг юмнууд нь юу гэхээр динозаврын үлгийн нутаг, онгон байгальтай, тэгээ Mine Golia гэж байна шүү дээ. Уул урхаан. Тэгээ үйлцэн гурав нь бол ерөөс бидний хийсэн зүйл биш байхгүй. Уул урхаа баялаг бол бидний хийсэн зүйл биш. Онгон байгаль бидний хийсэн зүйл биш. Динозавр бидний хийсэн зүйл биш. Тэгээ ганцхан бидний хийсэн зүйл байгаа. Тэр нь тэр дундын бүс байх. Буюу өмнө нь дайн тулаантай байсан улсуудыг нэгтгэж нэг дундын бүс болсон юу шүү дээ, тийм. Тэгэхээр бид нар яг тэр одоо нэгдүгürt бид нар тэр соёл нь байна, тийм. Дээрээс нь бид нар тэр улс төрийн одоо стратегийн тэр хоёр хөштэйгөө улс төрийн маргаан байхгүй, хөлийн маргаан байхгүй тэр нь байна. Тэгээд дээрээс нь байгалийнхын тэр шинжлэх ухааных нь боломж нь байгаа байхгүй. Тэр олон юмны чинь нөгөө зангилаа цэг нь биднэрт бас байгаа, тийм. Тэр боломжийг л ашиглаж. Саяны тэр температур дээр ярихад манай дээр яг хэд бол Марс дээр яг хэд байд юм. Марс ингэж байгаа хамгийн дулаандаа нэмэх 20 болно. Хамгийн хүүтэндээ хасах 160 болно. 140 болно. Хасах 140 болно. Уучлаарай 140. Тэгээ дунджаар ингээд хасах 63 градустай. Тэгэхээр ер нь их хүүтэн гараг байхгүй. Хүүтэн илсэн цүл гараг. Тэгэхээр бид нэр тийм хүүтэн илсэн цүл гараг дээр очихын тулд яах вэ гэдэг асуулт байна. За яг энэ юмтай чинь холбоотойгоор ер нь одоо таны асуултыг ер нь юу гэж ойлгох вэ гэхлээр одоо 19 оноос хойш ингээд биднээс янз бүрийн асуулт асууж байгаа шүү дээ. Яг баталгаатай Монгол улс тийм одоо чухал байршил муу юм уу гэдэг асуулт байгаа баггүй юу саагаараа бол тий. За нэгдүгээр хүүтэн температур. Хоёрдугаарт бид нар яг энэ 20 онд олон улсын юм сансрын хурал дээр танилцуулга хийж хахад бас нэг улс тэгсэн. Би ингээд яг та нарын танилцуулгыг сонслоо би одоо яг ингээ хайж үзчихин Монгол улсын тухай. Тэгсэн чинь юу яаж байна? Дид бүтэц ерөөсө хүжиг улс юм байна шүү дээ. Тэгэхээр та нар ийм том шинжлэх ухааны төслийг дид бүтцгүй газар яаж хийх гэж байгаа юм бэ гэсэн бохгүй. Тэгсэн чинь бас бид нар хариулж амжаагүй байтал Канадын сансрын төвийн нэг нөхөр үгүй бидний эзлэх гээд байгаа Марс чинь дид бүтцгүй газар шүү дээ. Тэгээ бид нар дид бүтцгүй газарыг очиж эзлэх чиж энэ дид бүтцтэй газар туршилт хийнэ гэж юу гэсэн үг вэ те? Харин одоо энэ Монголын энэ агаарын хилсэн эрэг дид бүтцээс хол нэг хүнд ногдох тэр газар нутгийн хэмжээгээр бид нэгж явж байгаа шүү дээ. Тэр хүн амын хятаршил бага энэ чинь бол биднэрт сайхан боломж аа гэж байна. Тэгэхээр яг бид нар судалгаанаас гадна энэ гадны хүмүүсийн одоо биднийг харж байгаа өнцөг, биднийг үнэлж байгаа үнэлэмж тийм байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар яг тэр шинжлэх ухааных нь боломж нь бол ер нь биднэрт байгаа юм. Тэр биофизикийн тий
геополитикийн аль боломж нь байгаа. За Амгалан баяр ингээ яг сайн тайлбарлаад хэлэхээр ингээ яг нөгөө нэг юм орооцолцсон байгаа гинжтэй хэлж байгаа юм шиг болчихлоо юм л да. Монгол өөрөө яг Марс байгаа байхгүй тий. Одоо Марсын хамгийн ойртох хөвлбөр Монгол болж таарж байгаа. Одоо хувь тохиол гэх юм уу тий. Powered by Mongolia Talent Network, we focus on you. Яг түрүүн ярьжсэн мэдээж ингээ бага хамт олон бүрэлдэхүүн хэрэгтэй болно. Тэгээд ажиллах хүчин хэрэгтэй болно. За тэгээд манай монгол залуучууд маань бүгдээрээ л монгол залуучууд ажиллаж байгаа байлгүй. Ажиллах хүмүүсээ бас танилцуулбал тэгээд яг тэр зах зээлхийн хаашийн тэр компани ер нь яг ямар компани юм бэ? Ашигын компани юм уу? Ашигын бос юм уу те? Тэрний талаар яриач. За одоо яг сүүлийн асуултаас нь одоо яг ажиллаж байгаа Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв бол яг эрдэм шинжилгээний байгууллага. Судалгааны байгууллага. Өөрөөр хэлбэл бид нар энэ боломжийг одоо эхлээд судлаад яг дараа нь эцсийн бүтээгдэхүүн болгоод одоо яг үнэлгээтэй болгоод тэр эдийн засгийн ач холбогдлыг гаргах нь хаас өмнөх бид нар одоо яг энэ судалгаа буюу энийг баталгаатай болгох ёстой тий. Тэгээ тэр харилцаа холбоогоо тогтоох ёстой. За тэр байгууллага ажиллаж байгаа. Цаашлаа бол бид нар энэ дээр яг тэр эдийн засгийн ач холбогдолтой бизнесийн одоо бүтээгдэхүүнүүд гаргана. Бүтээгдэхүүн угаасаа тэгж төлөвлөсөн, анханасаа тэгж төлөвлөсөн эдийн засгийн ач холбогдолтой байхаар нь төлөвлөсөн. Тэг яг шатаараа байна. Тэр тусмаа энэ Марсын төсөл дээр бол энэ дамжлага айгүй том юм байна. Яг тэр чинь нөгөө геополитикийн асуудал хөндөгдөж байгаа. Бид нөгөө өөрснөө гоё дураараа юм бодоод хийж болохгүй. Энэ чинь хоёр хөрш байна гэдэг ингээд бид нар ямар нөхцөл байдалтай байгаа лээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид нар яг зөв болгож иж эхлүүлэхгүй бол одоо ингээд манай янз бүрийн станцууд ингээд зогсдог янз бүрийн том төслүүд гацж штэ. Тэ? Тэгэхээр тийм нөхцөл байдал руу бас оруулж болохгүй. Дээрэс нь тэр нөхцөл байдалд оруулахгүй тулд бүх одоо улс орны эрдэм шинжилгээний байгууллагуудын эрх ашиг нь бас хөндөгдөх. Дээрэс нь энэ дэлхийн том зорилго байхгүй энэ Марс дээр хүн газар туулна гэж. Тэр зорилгыг биелүүлэхийн тулд бид нар бас ямар гэрийн даалгаврууд хийх ёстой гэдэг тэднийг хийх шаардлагатай. Ер нь зүгээр энэ таны хэлдгээр энэ юу гэхээр ер нь одоо бүтэн эдийн засгийн салбар болж гарч ирж байна. Энэ сансрын эдийн засаг гэдэг цоошин салбар. Өмнө нь бол энийг зүгээр том гүрнүүд улс төрийн одоо илүү хүч авахын тулд зүгээр мөнгө хаяад хизээч орлого олохгүй ч гэсэн хамаахгүй мөнгө хаядаг салбар байсан бол одоо тийм ш болж байгаа. Угаасаа бид нар нүдэн дээр харж байгаа. Одоо ингээд дэлхийн тэр бомтон нод ийшгээ өрсөлдөж штэ. Elon Musk байна, Jeff Bezos байна те ингээд өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл энэ дид бүтэц чинь өөрөө ингээд хөгжлийг авчирч байгаа. Гэтэл дид бүтцийн дараагийн үе чинь сансрын дид бүтэц гэдэг шинэ хувилбар руу гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дид бүтэцхийн одоо хүч авах уу гэдгээ үзэж байна те. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ Elon Musk бол одоо бүр аль аллыг нь одоо ашиглаж чадж байгаа байхгүй. Энэ одоо өөрийнхөө салбарыг эдийн засгийн ач холбогдолтой болгож чадж байна. Одоо сүүлд өөрөө бүр улс төрийн ач холбогдолтой болгож чадж байна. Тэгээ энүүгээрээ бүр ингээд дэлхийн том мессеж өгөөд ингээд маш томоор ажиллаж чадж байна. Тэгэхээр энэ нөгөө Mars V гэдэг инхээр одоо энэ зөвхөн сансрын салбарынхан юм уу одоо таны хүний нөөц нь юу ах вэ гэхээр сансрын салбарынх юм уу зөвхөн инженерүүд биш болчиход байгаа. Бүр ингээд маш өргөн хүрээтэй хүмүүс энд оролцох хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ бид нар 20 онд 19 оноос 20 онд бол ингээд бид нар ерөөсө дотооддоо дандаа судалгаа хийж явж байгаад 20 онд Марс хол биш гэд нэг нэвтрүүлэг гаргасан. 4 сарын 12-нд буюу Юрий Гагарин сансартны сэс өдрөөр нэг нэвтрүүлэг гаргасан. Тэр даруй биднэрт маш олон одоо хүсэлтүүд энэ төсөлд оролцмоор байна гэдэг хүсэлтүүд ирсэн. Тэрний одоо 3%-аад 30% нь гадаад байгаа монгол залуучууд. Тэгээ ахаа 30% нь Монголд бизнес хийж байгаа одоо яг өөрийнхөө одоо санхүүгийн асуудлыг шийдсэн одоо жоохон том юм хий гэж хүсэж байгаа хүмүүс. Тэгээ дахиад нэг 30% дандаа залуучууд одоо дэлхийн залуучуудтай мөр зэрэгцмээр байна шүү дээ тийм залуучууд. Тэгээ тийм залуучуудаа яаж орох уу гэдэг ингэ. Тэгээ бүр дотор нь одоо би зүгээр та хийдэг манай төсөлд сонин хүмүүс байгаагийн нэг нь одоо тухайн үеийн нүүбийн элчин сайд байсан Сүхболт гэж хүн шинэ манай анкетыг бүгэлдсэн байсан байхгүй. Тэгээ бид нар зүгээр сайн дурын ажилтны анкет бүгэлдсэн байна шүү дээ. Тэгээд ард нь ингээд гадаад харилцаа хариуцмаар байна гэдэг ингэ бичсэн. Тэгээ Сүхболт тэгээ бид нар тэр чинь элчин гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэл холбогдол юу байсан офс дээр хурж ирж байгаа Монголд ирээд офс дээр хурж ирсэн. Тэгээ би ч тэрийг мэдэхгүй. Би станер ингээл геополитикийн асуудал. Нүг би дэлцэн суужсан би геополитикийн мэрээ суужсан байхгүй. Гэтэ хамгийн сонирхолтой нь тэгээ би нөгөө хүн тиймээ чиний ярьж байгаа зүг. Тэгээ би бас энэ юмд чинь ингээ оролцмоор байна.
Ингэсэн. Тэгээ би уг нь яг мэддэг хүнд мэдгүй хүн айгүй том юм яриадсан байхгүй. Гэх мэтлээ ингээд маш олон хүмүүс одоо өөрийнхөө хүслээр би өөрийнхөө чаддаг юмыг энэ том юмд оруулъя гэсэн. Тэр яг хөө би тэр үед юу гэж бодсон гэхээр одоо ч гэсэн тэр бодол байна л да. Энэ Монгол улсад ийм том өрөөдөл хэрэгтэй байгаа юм байна. Залуучууд ингээд Монгол улс яг ингүүл мундаг болох юм байна гэсэн тийм өрөөдөл хэрэгтэй байгаа юм байлээ. Тэгээ тэр мөрөөдөл ингээд гараад ирэхээр хинч одоо мөнгө төгрөг гэхгүй оролцоход бэлэн байгаа байхгүй. Тэгээ тэр үр ашиг угаасаа ганцхан хүнд биш. Энэ улс оронд хэрэгтэй учраас хүмүүс тэр үр ашиг одоо ирээдүйнх нь үр дүнгийн төлөө оролцоход бэлэн байгаа юм байна. Тэгээ тийм учраас одоо яг энэ том санааны ачаар маш олон залуучууд өөрснийхээ чаддгаараа ингээд биднэрт тусалж байгаа. Яг ингээд сайн дураараа янз бүрийн юм хийдгийг нь тооцох юм бол 120 орчим залуучууд байна. Хэрвээ бид нөгөө ингээд за ийм хүн хэрэгтэй байна да гэж их юм бол анкета шүү гэж ахил хүн олж болдог тий. Гоё юм те. Сая оны сүүлд нөгөө сүүлийн дугаарыг бичиж байхад Тэнүүн Шарк асууж өстэй. Та тийм мөрөөдөл юу ингээд тэгээд яхад яг үний хэлэхэд би өөрөө яг гацж исэн байхгүй. Дандаа мөрөөдөлтэй явж ирсэн. Сая яг асуухад нь би өөр тийм мөрөөдөв юм штэ. Тэнгүүд яг бас яг Монголд гэхгүй Улаанбаатарт байгаа залуучууд дийлийнх нь яг өдөр тутмын нөгөө энэ стресс юунасаа болоод мөрөөдөл ер нь бас байгууллаа те. Гадаадд байгаа монголчууд илүү хандж байгаа. Тэнд бол илүү нээлттэй мөрөөдөд байгаа бас юу baах те. Тэр нь бол бас гоё мөрөөдөл гэж байгаа нь гоё юм. Түрүү нөгөө яг ингээд хэн байгаа гэдэг дээр ярьж байгаа дээр асуухад манай анхны дугаард орж исэн Бэлаас танад байдаг гэж. Марст Бэла байгаа гэж хэлэхэд нэг юм надад асуултын тэмдэг Марст байгаа гэдэг нь одоо та хэд юу гэж илэрхийлэхээр Марст байгаа гэж. Марст байгаа гэдэг нь өөрөө компани хэлээд байна уу, community-га хэлээд байна уу? Тэ одоо энд хинч орж болд юм уу те? Мөрөөдөлтэй болгон ороод юу ч үсэ хамаагүй хийж болох юм уу? Тэ тэр талаасаа бас ярил. Тэ яг хөө тий яг зөв. Гоё асуулт. Мөрөөдөл одоо community гэсэн үг тий. Гэхдээ ер нь бол тэр Марс гэдэг мөрөөдөл нийлчихэж байгаа байхгүй. Тэгээ бид нар яг хөө Марс V гэдгийг хасаал манай Марсын ингээд яриа сурцсан. Тэгээ тэр жишээ нь Бэла бол одоо ингээд киноны продюсер хүн тий. Тэгэхээр ингээд шинжлэх ухааны төсөлж юуж байгаа. Тэгээ бид нар ингээд дэлхийд одоо Марсыг дэлхийд ирэх Марс гэж итгүүлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй хүмүүст. Жишээ нь Шинэ Зеландыг Shire гэж итгүүлдэг штэ. Хоббитоор дамжуулаад Shire гэж итгүүлж гин кинонуудаар дамжуулаад ингээд итгүүл тэрнтэй адилхан одоо бид нар ямар урлагаар байх уу шинжлэх ухаанаар байх уу баримт киногоор байх уу ямар нэгэн байдлаар бид нар дэлхийд ирэх Марс бол Монгол гэж итгүүлэх хэрэгтэй. Тэгээд тэрнтэй холбоотой ингээд хид хид өөр төслүүд явдаг байхгүй. Нэг нь ингээд бид нар Netflix-ийн баримтат кино гаргах уу яах уу тэгээ ийм судалгаанууд хийгээд ингээд салбар тэнгуү жишээ нь Бэла болыг тэр хэсэгтэр нь ороод бас яг тэр бидний сайн дурынхны анкетыг бүглөөл ингээд ормоор оноо гэж орж ирсэн хүн. Тэр маш олон хүмүүс байгаад ингээд дуртах юм бол тий салбарын. Тэгэхээр үе таалга нээлттэй шүү. Тий нээлттэй шүү. Танд гэтээ мэдээж нөгөө хичээл зүтгэл бас өөрийгөө харуулах хэрэгтэй. Тэгээ бид тэр олон хүнийг чинь нөгөө хийж байгаа ажлаас нь гадна удирдна гэдэг чинь ахаад ажил штэ. Тэгэхээр ингээд мэдээж чаддаг хүн ирэхгүй болохоор чинь бас удирдах, сургах гэдэг их ажил болно. Тэг мэдээж нээлттэй. Яг тэгэхээр энэ бид бүгдийн хамтын мөрөөдөл. Учраас нээлттэй та чадах юмараа оролцож болно. Сайн дурын community тэгээ энэ дотор хэрвээ та өөрөө энэ төсөлд нэмэр болохоор ур чадвар юм байвал орж ирээд хамтраад ажил болно гэсэн үг. Тийм. Яг хоёр тогтмол ажилтдаг хүмүүс бий. Судалгаагаа хийгээд ингээ яг тогтмол ажиллаа хийдэг хүмүүс. Гэтэл энэ чинь яг ингээ жишээ нь киноныхны байнга суулгаад ах шаардлага байхгүй тий. Тэгэхээр зарим нэг төслүүд зүгээр ингээд урсгалаараа явж байгаа хүмүүс өөрсдөө орж ирээд би яг энэ юм хариуцж чадна гэд өөрөө гардаж аваад хийж байгаа хэсгүүд ч гэсэн байгаа байхгүй. Тэр хэсгүүд дээр бол нээлттэй. Нөгөө зарим одоо ингээд би зүгээр жишээ болгож ярихад нэг хүн орж ирэл за энэ би ингээд хоол судал хийдэг хүн байгаамаа. Хоолны инженер хүн байгаа. Тэгээ би энэ Марс дээр хүн ямар хоол хийдэг талаар судалгаа хиймээр байна. Тэгээ тэр судалгаа нь явсаар байгаа сая өнгөрсөн жил 2 жилийн өмнө болчлаа. Жил гарсан учраас 2 жилийн өмнө Америкийн Юта мужид байдаг одоо MDRS гэж байгууллага одоо яг Марс явах гэж хүнийг бэлддэг Америкийн өөрийнх нь одоо байгууллагагүй. Тийм төв дээр бид нар өөрснөө тэр хүний хийсэн хоолыг авчиж туршилсан шүү дээ. Одоо нөгөө би хиймээр үн гэж ирээл хамт бид нартай. Тэгээ тэр хоол нь бүр юу гэж
борц багхгүй юу? Ер нь бол нөгөө тэгэхээр бид нар уцаагаад ингээл бидний уламжлалт хоолны технологиг яаж сансрын хоол болох вэ гэж судалгаа хийгээл тэгээд очиж Америкт туршиж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи бид нар яаж одоо уургийг ямар ч нэмэлт одоо хими нэмэлтгүйгээр удаан хадгалдаг тэгсэн хэрнээ жим багтай сансрын хөлгөр чи жигтэй юм тээвэрлүүл зардал өндөртэй жим багтай болох вэ гэхэд бид нар өөрснийхээ боломжийг авчиж үзүүлж байгаа байхгүй. Яг бид нар мэдээж орчин үеийн технологиуд ашигласан. Тэгээ ер нь бидний уламжлалт технологийн маш олон юм байна. Жишээ нь хааруул үйж болж байна, хатаасаа харц үйж болж байна тийм. Энэ болгон ер нь та хэдийн төлөвлөгөөр сая ингээ бизнес руу шилжнэ гэж байгаа. Саяныхын шууд сонсоход одоо Монгол борц гэдэг чинь ер нь бол гадаад jerky гэдээ яваад байдаг шүү дээ тийм. Тэгсэн мөртлөөсөө борцны яг ерөнхий концепт яваад байдаг. Энийг ер нь бас та бизнесийнхаа санаанууд оруулаад яваад байгаа юм. Одоо жишээлбэл шууд энэ ингээд Монголын одоо Чингис хааны иддэг байсан технологи NASA-гийнхаа тэгээд ингээд нэг маркетингийн шууд санаа гарч ирээд олон улс борлуулалтын шууд санаа болж явах шийшэл тийм. Зүгээр л жишээ дөнгөж эхлэл одоо амсалт тийм. Тийм одоо ингээд бид нар одоо би яг зүгээр жоохон уянга хальттай ярьчих шууд. Яг тэгэхээр ингээд удаан тайлбарлаж ирснээс тийм. Жишээ нь бид нар ингээд ааруулыг монголчуудаас өөр хүн идэхгүй л гэж бодож байгаа шүү дээ. Борцыг бас нэг хатуу юугөө ингээд монгол хүнээс өөр хүн идэхгүй гэл ингээд бидний ингээд нэг монголчуудаас өөр юм идэхгүй дээ. Яг ингээд гадныхын ирэхээр зүгээр сонирхолтой энэ ааруул гэдэг ингээд тэгвэл шууд энийг энэ бол ингээд сансрын хоолой гэвэл шал ондоолчихгүй. Тэгээ бид нар хийдэг байсан юмхаа брендинг хийгээд ингээд шууд гаргаж тэгээ илүү үнэтэй хинт сонирхдаггүй байсан юмыг илүү хэд дахин үнэтэй болгож болно те. Одоо жишээ нь шорог төмрийн хөдрийг зүгээр ингээд ууданд хийгээд гаргах юм бол 5 цент. Тэрүүгээр зүгээр ингээд төмөр гултмаа хийх юм бол $5. Тэгээ ахаа тэрүүгээр машин хийвэл $50,000, пуужин хийвэл $5 сая болно шүү дээ. Тэгээ тэр хооронд чинь орж байгаа юм чинь судалгаа, инновац, зориулт гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо хуучин Монголд байсан юмнуудыг яаж ингээд орчин үед тэр 50 центийн юмыг $5 тэрбум үнэтэй болох вэ гэж инновац хийх ажлуудыг л хийж байгаа байхгүй судалгаа. Зүгээр л бид нар энэ ааруулал сансрын үнсгийг хинч идэхгүй бид нар судалгаа хийх хэрэгтэй, батлах хэрэгтэй. Тэгээ ийм байна гэж батлах хэрэгтэй тийм. Тэгээ тэр юмд одоо бид нар хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг тийм. Яг таны хэлдэг үнэ. Одоо би зөвхөн борц ааруул хоёр дээр л ярьж. Цаана Монгол гэр байна. Монгол гэр бол одоо ингээд нүүж болдог сууц. Гэтэл суурин хүмүүс ихэнхдээ ч гэж ерөөсөө та бид нар ингээд явхаар суурин хүн яаж байшин барьдгүй суурил цутгаж байшин барьдаг ш. Нүүдэг байшин бол зөвхөн үлгэр дээр баба ягагийн л нүүдэг байшин байгаа өөр байхгүй ш. Тэр бидний сууц чинь нүүдэг сууц байхгүй. Тэр бидний нуудаг сууцны концепцийг бас судалгаа хийгээд тэгээ материал сайенсыг судлаад ингээд за энэ сансрын сууц тэр чинь Марсын сууц бол нүүдэг байх хэрэгтэй байна. Яагаад гэвэл Марс маш докторгүй гараг. Нэг өдөр юу ч болж магадгүй тэгэхээр тэр газраас нүүх хэрэгтэй. Тэ? Тэгэхээр суурин сууц чинь нүүх боломж авах. Тэр бид нар ингээд концепц танилцуулж байгаа байхгүй. Марсын сууц ийм байж болох уу гэд Монгол гэрийн концепцийг шинжилт танилцуулж. Хэрвээ эдгээр ингээд бүтэмжтэй болох юм бол ганцхан Марсд биш. Энэ хүн төрөлхтөнд хэрэгтэй юм болно. Яагаад тэгэхээр тий. Яагаад тэгэхээр одоо Марс гараг бол одоо энэ сансрын судалгааны хамгийн чухал одоо point нь юу вэ гэхээр очисон газаа бодоо олгож болохгүй. Тэ ингээд Марс дээр буунуу, хаана буунуу. Ягаад гэхээр тэнд чинь судлагдаагүй янз бүрийн байгаа учраас аль болох баг гэмтэх тийм технологи. Нэг хоёр тэнд чинь дид бүтц байхгүй. Дид бүтц байхгүй болохоор карантинээр ус гарахгүй, бие засаад коноп дарахаар явахгүй. Тэгэхээр бид нэг ингээд бохироо цэвэрлэх хэрэгтэй болно. Цахилгаанаа сэргээгдэх юм ашиглалттай болно гэх тээ. Тэнгүүд Марсын сууц бол ингээд байгаль дээлтэй сууц гарахаас аргагүй болж байгаа байхгүй. Тэр бид нар энэ судалгаан дээр хөрөнгө оруулалт хийх юм бол магадгүй Улаанбаатар хотын утааг бид нар шийдэн шүү дээ. Хөрсний бохирдлыг шийднэ. Марс дээр одоо ургамал ургуулах судалгаа хийж чадах юм бол бид нар говийн цөлжилтийг зогсоох шийдэл гарч ирнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл Марсын судалгааны цаад эдийн засгийн яг гоо тэр улс төрийн болоод шинжлэх ухааны зорилго нь бол ингээд хэдэн тэрбум доллар зарж агаад Марс дээр хүн газардуулах. Эдийн засгийн ач холбогдол нь бол энэ дэлхий дээр байхгүй. Дэлхийг яаж илүү одоо үр дүнтэй ашиглах юм, яаж баг гэмтэх юм, яаж одоо эко болох юм гэдэг шийдлүүд. Тэгээ дээрэс нь энэ хөрсний бохирдол, усны хомсдлын асуудлыг яаж дэлхий дээр шийдэх юм бэ? Тэр технологийн үр дүн одоо Марсын судалгаанаас гарч ирж байгаа байхгүй. Тийм ээ. Сая ингээд шууд сонсонгууд зорилго бол те за окей.
Марс дээр ингээд хизээ нэг өдөр очиход явах гэж байгаа хүмүүсийг симуляц хийж өгөх. Гэхдээ аль хэдийн саяны энэ юмнууд шууд ингээд бизнес руу дэлхийд дээр шилжээд ирчих болохоор юмнууд байгаа юм те. Тэгэхээр та хэд маань одоо саяныхаас бол шууд надад зөндөө асуултууд гараад ирж байна л да. Шууд саяны дээр борцыг бол би шууд өөрөө идэж үзмээр байгаа байхгүй те. Хаасан тэр Марс руу явах юм дээр очиод үзүүлж байгаа, шинжилүүлж байгаа бол тэрийг аль хэдийн авчираад энд Монголдоо шууд цацгаад хүмүүс бол бүгд л идэж үзэх бах те. Тэгээ борцыг идэж үзчихмээр. Тэнгүүд яг энэнтэй уялдуулаад одоо өвлийн аялал жуулчлал гэдэг сэдв шууд та хэд дээр орж ирэх юм байна шүү дээ тий. Тэгвэл энэ дээр та хэд маань сая одоо ингэ судалгаандаа явж гин гэж байгаа ч гэсэн яг Марстай ойрхон тэр нөхцөлийг honeymoon-аараа амаар байвал гэд танай компани шууд одоо бизнес нь эхэлж болохоор санагдаад байна л да. Тэнгүүд чи бүр хөгжүүлээ. шууд нөө бизнес руу нуулаад байна тий. Одоо Монголд хөгжинвэл яг энэ дотор 3 сая хүнээр хөгжихгүй гэдгийг бол ойлгоцсон байгаа. Тэгэхээр за окей, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлээ гэж чадахгүй байгаад хахад шууд Марс нь өөрөө бүр ингээд хүүтэн байх тусмаа давуу тал болох гэдэг шүү дээ. Тий. Бас одоо яг бид нар бодоогүй биш. Бид нар ерөөсөө 19 оноос хойш одоо яах юм, альнаас нь эхлэе. Одоо эхлээд бид нар шууд мөнгө олж эхлэх юм уу? Яах ёстой юм. А гэтэл ингээд дэлхий дээр жишээ нь одоо Маршан киноны зураг авалтыг хийсэн газар байгаа. Тэгээ угаасаа тэрэн дээр аялал жуулчлалын камп байгуулцаа хэлээзэн. Та ингээд Марсын шиг гой зураг даруулмаар байл манай дээр хамаагүй хямдхан. А гэхдээ тэрийг бол тэр шинжлэх ухааны нөгөө юу байхгүй. Тэгэхээр бид нар эхлээд шинжлэх ухааныхаа одоо үндэс суурийг тавиад яг NASA одоо SpaceX гэдэг юм. Тэд нар ингээд токио очил бид нар харин үнэлгээгээ бүр тултан өсгөж болно. А одоо зүгээр ингээд зураг авдаг газар болох ч юм бол бидний үн хэмнэл байх гэдэг. Тэгвэл тийшээ очиж зураг авах уу манай дээр хийж авах уу ялгаагүй болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ дэлхий дээрх Марс гэдгийг нь батлах нь бидний эхний зорилго болчиход байна. А тэгжээч бид нар ер нь нөгөө дараагийнхаа одоо үр дүнтэй болно. Тэгжээч нөгөө 50 центийн шорооч нь 50 сая шороо олж магадгүй болох гэдэг байхгүй. Тэгэхээр харин би нөгөө түрүүн бодож исэн юм таад маань яг бизнес руугаа чиглэх гэж энийг хийгээд байна уу? Эсвэл саяныхаа ингээд сонсохоор илүү судалгаа тал руугаа явбал нөгөө яг Марс руу явах гэж байгаа хүмүүсийг бэлддэг газар байх юм уу гэж бодоод ялгаатай би эхлээ бүр яг үнийг хэлэхэд Марс вигийн захирал орж иж байхад би аялал жуулчлалын компани болов уу гэж би бодсон байна. Яа тэгэхээр нөгөө сэдвэн өөрөө шууд за Марс юм байна. Тэгэнгүүтээ Марс виг анх сонсчод би тэгж бодож ирсэн. За гадныхныг авчираад нэг юм Марс иймэрхүү шүү гэдэг аялал жуулчлалын компани юм уу. Тэгвэл та хэд маань одоо болохоор эхлээд судалгаагаа хийж байгаа. Гэхдээ цаашдаа бол аль алийг нь хийхээр юм байна те. Яг явуулах хүмүүсийг ч бэлддэг цэг болгох. Дээрээс нь яг B2C энэ бизнесийг хийх төлөвлөгөөтэй байгаа гэж бодлоо. Яг ингэн бид нар бол тэр бүх одоо платформ гэх үү те суурийг хийнэ. А магадгүй та аялал жуулчлалын бизнес хийж болно шүү дээ. Яг тэгвэл энэ бол Монгол улсад нэгдэж байгаа боломж байхгүй. Тэгэхээр энэ дээр чинь ингээд хүнсний бизнес, аялал жуулчлалын бизнес, одоо саний тэр инновацлог сууцны бизнес гэдэг ингээд хар мянган гарч байгаа. Гэхдээ юунд итгэж тэр хүмүүс хөрөнгө оруулалт хийх юм? Одоо та түрүүн ярьжсэн энэ unicorn гэдэг юм уу дэлхийд ингээд өсрөнгөө явж байгаа бизнес технологи суурьтай буюу тэрийг баталсан байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс бид нар ингээд энэ Марсаг гоё маркетинг хийвэл тийм л бизнес бол. А гэтэл энэний чинь нөгөө 50 центийн имийг 5 сая доллар болгож юм чинь тэр дундын судалгаа шинжлэх ухааныхан одоо үнэлгээнүүд байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг хийчвэл харин бид нар энэ дэр станаар дураараа олон юм хийж болохоор өстөд таач санаагаа урдуулж болно таач санаагаа урлаа. Бид нар бол яг 19 оноос хойш ингээд нөгөө зөндөө бол юм бодоод ийм байна. Гэтэл нөгөө алхмаа зөв хийх ёстой. Тэр нь юу юм гэхээр бид нар энэ геополитикийн асуудлыг буюу хөшүүтийг очиж олох ёстой. Дээрэс нь энэ шинжлэх ухааныхаа асуудлуудыг баталгаатай болох ёстой. За ингэчүүл одоо станаар хідэн ч борцны үйлдвэр гарч ирээд хамтдаа хийж болно шүү дээ тийм. Чаддаг юм аа хийж одоо хүчин чадлаа нэмж шүү дээ тийм. Яг тэрийг ойлгох гэдсэн байхгүй нөгөө өөртөө хийгээд тэр бизнесээ ингээ явуулаад нэг юм ниш юм хийх гээд байна уу? Эсвэл одоо саяны ярьж байгаагаар бол энийг манай үзэгч ч гэсэн сайн ойлгож авал энэ бол Монголд хэрэгтэй төсөл яваад байна. Энэний нэг жижигхэн амжилт нь зөрүүлээд Монголын нэлээ олон хаалгыг нээж болохоор дараагийн мянган санаануудыг баталгаажуулж өгөх төсөл гэдэг бол. Тэгэхээр одоо яг таних шиг бодож байгаа хүмүүс байгаа байхгүй. Өөрөлд үн тийм юм бол би ер нь маргаашнаас эхлээд өөрийнхөө үйлдвэрлэж байгаа хатаасан махыг дээр нь Марсын хүнсгээ бичиж хэвлээ гаргачих болох юм шүү гэж бодож байгаа хүмүүс байгаа шүү дээ ер нь бол. А гэтэл одоо нэг
нөгөө чинь тэр үнээрээ л байх байхгүй. Бид нар тэр үнийг нөгөө хэд дахин их болох ажлыг хийхээс өмнөх бол тэр зүгээр л хатаас махаараа хийвэр байна гэсэн үг байхгүй. А магадгүй бид нар ч гэсэн одоо ийм санаа зовж байгаа. Бид нар яг ингээл яриад хүмүүс сонсно. Тэгвэл зарим говийн нөхдөд би энд юу н хашаа хатгаад нэг юу хийчихье гэ тэ. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар ингээд улсаараа яг ингээд ингэнэ гэж зорж байгаа хийхгүй бол энэ тэнд хятад чихрийн цааш шиг ийм ирэм болвол тэгээд энэ үндсэн зорилготой хүрэхгүй байхгүй тийм. Тэгэхээр бид нар бол нөгөө эхлээд юун чухал вэ гэдэг рүү анхаарал хандуулж байгаа гэсэн үг тийм байна. Халидын энийг бодоод одоо хамгийн ихний шатаа ерөөсөө л одоо үндэс сүрээ амар сайн цутгах гаалгаа ерөөсөө ажил харагдаад байна тийм. Амгалан баяр гоо энэ логог танилцуулаач. Тэр цааталт бас Марсагийн лого байна. Гоо Монголын туг байна тийм. Тэгээд энэ тэр 25 жилийн манай тэр Марсын нийгэмлэгийн 25 жилийн айн хурал болоход манахаас нэлээд олон хүн явж одоо тэн дээр төслөө танилцуулах гэсэн. Бүр танилцуулга хийхдээ одоо хамгийн оргил илтгэлийн 2 илтгэл байсан. Нэг нь болохоор Blue Origin компани дэд захирал. Тэгээ нэг нь одоо Эрдэнэ бол манай санаачлагч 2 илтгэл тавьсан. За. Тэгээд тэр явхад өмсөн юугаа өнөөдөр би өмсөд ирсэн байна. Яг хөө гэхдээ байнга л өмсдөг юм л. Бараг миний ажил явц. За энэ Marsui гэж байгаа. V гэдэг нь vision гэсэн үг. Дээрэс нь victory гэсэн үг. Ялалт гэсэн үг. Тэгээ Монголын ялалт гэх юм уу? Марсын ялалт тий. Тэгээ алсын хараа. Дээрэс нь Ромор 5-ын тоо тий. 5 гэдэг нь ер нь ажил дүүрийн 5 дугаар хувьсгал гэсэн бэлэгдэл. Гэтэ ер нь бол тэгж үзэж байгаа юм билээ л дээ. Яг дид бүтцэд одоо маш том технологийн хувьсгал эренгүүт ажил дүүрийн хувьсгал дагаад ингээд шат дахин яваад идэм л. Тэгээ энэ бол одоо сансрын хувьсгалтай холбоотой гэсэн утгаар нь тий. За бүр гоё юм шүү дээ. Энэ А үсгний дээдлийн энэ Ширээ төнг тамга. Чингис хааны Ширээ төнг тамга. Тэгээ тэр дээдлийнх нь одоо онг гэж буюу энэ дуграг бол сансраа хөтөргөө одоо бэлэгдсэн. Дээдлийнх нь доотлоо Ширээ нь бол их дэлхийг бэлэгддэг. Голынх нь зураас болохоор одоо хүн төрөлхтний одоо сансраа хөтөргүүд рүү тэмүүлж байгаа тэмүүлэл эсвэл бол одоо тэнгэр шүтлэг тий. Одоо Монголынхаар бол одоо нүүдэлж авах тэнгэр шүтлгийг илэрхийлж байгаа ингээд ийм тэмдэг байхгүй. Ямар гоё. Наа чи ингээд бас яг кос юу гэдгэлээ пайлот хүн шиг харагдаж байна. Космос овсомссон тий бас. Тэгээд яг нэг талаараа тийм. Нөгөө талаараа 800 жилийн өмнө одоо дэлхийд ийм Монгол маягийн их тайван буюу дэлхийг ингээд холбоос цэг болж исэн тэр түүхч одоо энэ тамгатай холбоотой. Тэгэхээр бид нар яг орчин үеийн одоо холбоос цэг болох. Орчин үед дахиж дэлхийг нэгтгэх юм санаа нь юу яж болох вэ? Гэхээр одоо Марс байна гэдгийг бэлэгдлэр анги тамгыг хийсэн тийм Ширээ тамгыг. Ямар гоё сүнслэг гоё хийсэн байна тий. Тэгэд яг энэ брендинг л одоо ингээд цаашдаа явна гэсэн үг. Тэгэхээр бас манайхан гоё тээжлээд аваарай. Энэ болохоор чи Марсагийн Монголын сансан судалгаа хөгжүүлэлтийн төвийн яг одоо өөрөө чинь тэргүүн эдэг газар шүү дээ тийм ээ. Энэ болохоор Монгол гэрийн тоон. Тэгээ Монгол гэрийн тооноор оддыг ширтэж байгаа тийм байна. Оддыг ширтэж байгаа. Нөгөө талаараа нүд алсын хараа гэсэн үг тийм нүд бас юг харж байгаа алсын хараа гэхэлэр сансрах төргөйг харж байгаа алсын хараа. Тэгээд нацагд орж угаасаа гэрийн тооноор од шүлгийг харж байгаа л од шүлгийг бичсэн байгаа шүү дээ тийм. Холих газаас гэлзаагч өнгөт одоо хязгааргүй окторгонд дуун зугаалагч олон удаан очоо гэж тийм. Нарт ертөнцийн дотор суугаа Марс одоо гэж байгаа шүү дээ. Бүр Марсын тухай шүлэг шүү дээ. Од шүлэгч. Тийм. Хэдүүлээ Амгалан баяр маань яагаад энэ Марс те Марс одоо энэ төслийг болон ингээл энэ үүсгэн энэ замаа танилцуулж бас зөндөө олон одоо залуучууд өөрөө чинь одоо замыг сонирхож байгаа хэл та яаж явж байгаад ийм замд хүрдэм бэ гэдэг ч юм одоо нэгдэж болно. Тэр үнд суурь нь бас юу байваа тий. Их сони энэ бол ингээд хүнд хүүхэд насны тийм одоо юу гэдэг юм бүр юм голын тийм мэдрэмж гэж байд юм да тий. Одоо англиар хэлэх гэдэг core гэдэг чинь тийм нэг байгаа байхгүй. Голын юм байгаа байхгүй. Тэр нь минийх бол тийм одоо уран зөгнөлөөсөн юм шиг байна. Би багасаа үлгэр ээж сонсгодог байсан. Би дандаа сансрын зөгнөлт кинонууд үздэг байсан. Тэг ингээд ер нь энэ бол ингээд миний дотор байсан юм байгаа байхгүй. Тэгэл байжгаад Эрдэнэ бол бид хоёр бол 10 жилийн найзууд. Нэг өдөр над руу дуудлага ирсэн. Бид хоёр ойрт уулзаагүй гэж бүр хэдэн 10 жилч уулзааг байсан. Тэгээ хоёлоо уулзъя гэсэн. Тэгээ надад ингээд Монголын говь ийм юм байна гэд би ерөөсөө яриагд бүрдэн дуусгаагүй. Шууд дундаас нь би шууд орлоо. Наадах чи ер нь бүтэхгүйсэн чавахгүй. Би цэвэрлэгчийн чултгаа хийн. Нөгөө голын юу байна тий. Тэгэхээр ер нь одоо энэ юмыг хийх нь миний амьдралын одоо яг
одоо хийх ёстой юм шиг санагдаад тэгээ орцсон. А яг гэхдээ надад бас одоо ийм хийхэд зүг зүгээр явж байхгүй. Би технологийн хүн л дээ. Ер нь IT-ийн хүн. Тэгээ бас системийн инженер хүн. Тэгээд яг нэгдүгürt энэ чинь шинжлэх ухааных санагдж байгаа. Тэгээд эхэндээ бол би нөгөө геополитик мэлэдэх юм ерөөс бодоогүй. Дотор байсан юм байсан. Тэгээ инженер учраас ямар нэг юм хиймээр тэр мэдрэмж мэн ингээл яваад орсон л доо. Тийм байна. Тийм. Тэгэхээр би бол энэ бас яг нөгөө талд Аз гэх юм уу та. Өөрийнхөө тэр багын дотор байсан юмтайхан ахиж уулзсан. Уулзсан байна нөгөө найз ирэл тий. Тэгэд мэдээж одоо энэ өөрчлөгдөөл за сансар судлаа ингээл дуртай байсан бол одоо нэг байгууллага өдөртөд явах болчлоо. За институт болчлоо тий. За тэнгууд олон хүмүүстэй харьцах шаардлага гарна. За дахиад одоо байгууллага юм чин тэнцээс зөндөл одоо ашиг зардал хөрөнгө оруулалт татан та эдсэн өөрөө дурдж байнаас хөрөнгө оруулалтуудаа ийш ингэж орууллаа гэлдэг чинь тий. Төслийн санхүүжилт болон энэ институцийн удирдлага гэдэг сэдв. За бид нар бол ер нь одоо энэ санхүүгийнх нь асуудлыг тэгээд энэ шинжлэх ухааных нь асуудлыг болон бизнесийн асуудлыг одоо салгая гэдэг анхандаа ингээд 3 өөр чиглэлд үс байгууллага үүсгэсэн. Foundation мөнгө босгох зорилттой сан тэгээд нэг хийхээ ямар ч гэсэн бизнес хийх байх гэдэг хийхээ. Тэгээд энэ Марс судалгааны төв байгуулсан. Тэгээ яг саний Ирэмбэ тогтоосон байхгүй. За Ирэмбэ нь бол энэ юм байна. Тэгээ өөрөөр нөгөө үеийнхээ ажлыг одоо ингээд болох хүртэл нь зогсоогоод бид нэг ингээд шууд судалгааныхаа юмнууд руу анхаарал хандуулж гисэн. Ер нь тэр нь ингээл тэр японочдтой уулзаад дараа нь ингээл NASA-масад орчвол улам мэдээд байгаа шүү дээ. Яг энэ бол эхлэн энэ л юм байна гэх ингээд яваад байгаа байхгүй. За тэгээд энэ дээр бол теста таны хэлсэн үнэн зарим нь ингээд нөгөө сайн дураараа энэ ажлууд дээр өөрөлдөл яг энэ төслийн одоо бүтцээр явдаг юм уу. Энэ юмыг одоо 3 сарын дотор судалгааг нь гаргаад дуусгах хэрэгтэй. Тэгэхээр энд зориулсан хүмүүс цуглуулад 3 сарын дараа тэр ажил дуусна. А үндсэн core одоо яг энэ юмыг удирдах идэг маш цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй баг. Тэгээд тэр нь хүний нөөц, гүйцэтгэх захирал, тэгээд энэ гүйцэтгэх захирлын ажлын алба гэсэн юм цөөхөн бүрэлдэхүүнтэй. Тэгээд мэдээ санхүү өдр байнгын яг тогтмол явдаг процессын ажилд. А нөгөө талд нь тооц гэж байгаа. Удирдах зөвлөл гэж байгаа. Энэ байгууллагын удирдах зөвлөл. Удирдах зөвлөл бол яг юм томоохон чиглэл гаргах зорилттой одоо шийдвэрүүдэ гаргана. Гэтэ яг одоо бол та хүнд шууд хэлэхэд бид нар одоо NASA эдэр бол ингээд айл хэзээ тогтцсон айгу мундаг сансрын байгууллагууд ингээд хилтэс алба. А бид нар бол яг нэг 800 жилийн өмнө хоризонтой байлдах байгаа Монгол цэргүүчийг л байгаа байхгүй юу? Тэгээ яг аравтаараа салаад яг тухайн нөхцөл байдалтай тааруулж хийхгүй бол үнэхээр одоо бид нар бол маш хойно явж байгаа. Институцийн хувьд бол тэр бол үнэхээр одоо тийм л байгаа. Яг нөхцөл байдалтай тасн зохицоол одоо аравтаараа хуваагддаг гэдэг шиг тухайн үеийн нөхцөл байдалтай тааруулаад ингэж ажиллаж байгаа. Гэтэ яг нэг тийм цөм ажиллаж байгаа хэсэг байгаа. Тийм. Тэгэхээр санхүүжилтийн хувьд одоо ингээд яг энэ төсөл төр бол хит хитэн санхүүжилт хувилбарууд байна. За нэг манай төсөл дээр яг одоо болтол үнэхээр энэ Монгол улсыг ийм төсөл амжилттай болоосоо гэд маш олон бидний найз нөхдүүд энэ манай төсөлд өөрөө байгаа хүмүүс ингээд санхүүжилт өгсөн. Одоо зүгээр ямар ч эргэх одоо юу байхгүй зүгээр энэ төсөл амжилттай болоосоо гэд хандив байдлаар. А ер нь цаашид бол энэ хоёр санхүүжилттэй хувилбартай явна. Нэг нь нөгөө судалгаа. Энэ ч уусаа эрдэм шинжилгээ тэрний үр ашиг нь маш удаан гарах учраас одоо яг тэрийг эдийн засгийн ач холбогдолтойгоор нь хийх хэрэггүй зүгээр мөнгө оруулах судалгаа хийнэ. А дараагийнх нь яг энэ судалгаануудын үр дүнгээс ингээд 1-2-оор бүтээгдэхүүн гарч эхэлнэ. Тэр бүтээгдэхүүнүүдээр бол ингээд бид нар хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. А 2023 онд Нью-Йоркод Goldman Sachs бас нэг хэд хэдэн хөрөнгө оруулалтын банкныхантай уулзсан. Гэтэ бүр тийм албан уулзалт байгаагүй. Өөрөөр хэлбэл бид нар яах ёстой газрын зураг мэдэхгүй байгаа учраас энэ тандан судалт маягийн уулзалт хийсэн. Тэгэхэд бол та гэрийн даалгавар хийчих. Ер нь танах бол хангалттай мөнгө өсгөнө. Яг тэр биднэрт яг ингээд танаас салбарын мөнгө өсгсөн төслүүд гэдэг ингээд танилцуулж байгаа байхгүй. Тэсэн чинь 3D принтерээр пуужин хийх төсөл хэдэн зуун сая долларын мөнгө өсгсөн тий. 3D принтерээр. Тэгээ энэ пуужин хийх үү? Яг тэр тэнд Elon Musk бол тэнд арайчуудаа мунгагаал дэлбэлээд нь шүү дээ. Тэгэхдээ нөгөө талд нь 3D принтерээр пуужин хийн гэсэн мөнгө өсгсөн сууж байгаа байхгүй. Тэр
энэ эдгээр бол ирээдүйнх нь одоо ач холбогдлыг бодоод ингээ хөрөнгө оруулалт хийчихдээ. А танаа дээр бол тийм юм зөндөө харагдаж байна. Гол нь энийг ингээд одоо чанаа дээрэс нь одоо бидний судалгаа хэрэгтэй байхгүй. Таны ярьж байгаа юм чинь үнэн юм уу? Хэн баталж байгаа. Тэгээ шинжлэх ухааных нь юу чинь юу ингээд гаргаж ирэх хэрэгтэй юм даа тийм. Хийх танаа дээр бол бүрэн боломж байна. Тэр иймэрхүү санаанууд ингээд зөндөө байдаг. Тэр бидний бол яг хөө тийм байдлаар хит хитэн юм одоо боломжуудыг судалж байгаа. Яг хөө үнэхээр одоо Монголд ингээд итгэж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ Монголын одоо зах зээл эдийн засгийн боломж өөрөө ямар вүлээ эдэр гэхээр Монголоос бол хөрөнгө оруулалт хэцүү. Тэгээ дээрэс нь зүгээр Монголоос ганцхан юм Марсын чиглэлийн төсөл битгий хэл зүгээр жижигхэн аппликейшны төсөл барьж ирээд хөрөнгө оруулалт олоход хэцүү идэг штэ. Тэгэхээр нөхцөл байдал бол тийм л байна тийм. Одоо батлах хэрэгтэй гэж яриад байна штэ тийм. Яг аль хэмжээний одоо баталж иж судалгааны үндсэн дээр баталж иж шууд энэ бизнесийнхаа яг хөдөлгөе гэдэг юу байгаа вэ? Зөв. За өнгөрсөн жил бид нэгээд Америкийн Utah мужид байдаг MDRS гэдэг станц дээр 6 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг очиж ингээд судалгаа хийсэн. Ахиж бүр ингээд онцолж хэлэхэд гүр аргач байгаагаас хойш ингээд сансрын бэлтгэлд явсан ган зориггоос хойш сансрын бэлтгэлд явсан хүмүүс байхгүй жаад өнгөрсөн жил 6 хүний бүрэлдэхүүнтэй Монгол баг 14 хоногийн хугацаатай MDRS гэдэг газар ингээд симуляцид орж бэлтгэл хийсэн. За тэгвэл бид нэгээд Монгол хүнсийг ийм боломжтой байна гэдэг ингээд бидний өөрснөө судалсан бүтээгдэхүүнээ авчиад туршиж үзсэн. Бас өмсгөл бид нар өөрснөө хийгээд туршиж үзсэн. Та Rocket Bee клипийг жигүүдсэн пуужин гэдэг клип тэрэн дээр өмсөж байгаа нь одоо бидний хийсэн өмсгөл байхгүй. Тийм. За тэгээд бас туршиж үзсэн. Гэхдээ тэр аналог өмсгөл шүү. Аналог гэдэг нь одоо симуляцид өмсдөг өмсгөл яг сансарт өмсдөг биш те. Тийм өмсгөлийг туршиж үзсэн. За одоо бид нар дараа жилээс яах гэдэг нь гэхээр эдгээр зүйлсүүдийг бусад одоо ийм улс орны аналог төвөд санал болгох гэж байгаа. Бүтээгдэхүүний эхний ээлжинд бид нэг олон нийтэд гэхээс илүү яг нөгөө зорилттой байгууллагууд нь санал болгоод тэгээд ингээм хамтарсан туршилтууд хийхээр зорж байгаа. Энэ жил чадвал бид нар энэ жил чадвал биш. Бидний төлөвлөгөөнд энэ жил Монголд гадны баг бүрэлдэхүүн авчирч бэлтгэл хийх ийм төлөвлөгөө тавьсан явж байгаа. Тэгээд энэ ажил руу авч. Энэ юмнууд одоо ингээд бэлэн болоод бид нар Монголдо туршиж үзэж байгаа. Гадны хідэн агентлагуудтай хамтраад энийгээ туршиж үзчих юм бол өөр улсын одоо өөр газрууд байна. Одоо Америкт бол жишээ нь Марсын институт гэж байгуулга байна. Тэр бол энэ судалгаанаас гарч ирсэн бүтээгдэхүүнүүдийг бизнесийн бүтээгдэхүүн болгох зорилготой инкубатор тим төв. Тэгэхээр бид нар бас тэртэй холбогдоод одоо ийм юмнууд явж байна гэдээ харилцаа явж байгаа. Тэр би нэг холгоо болов гэж найдаж байна. Гэтэ яг энэ үнэхээр одоо нөгөө олон талбарт судалгаа хийж байгаа учраас зарим юм ч одоо амлахад бас хэцүү зүйлсүүд бий тийм. Гэтэ маш их боломж байгаа. Талаажуулна гэдэг нь болохоор тэгвэл юу юм бэ те? Одоо яг энэ симуляцийг хийж байгаа батлагдсан газрууд ч юм уу тиймэрхүү юмнуудад яг энэ одоо тушаатай одоо жишээл түрүү ярьжсэн нөгөө дом Монгол гэртээ төстэй юу барьна гэж хэлсэн шүү дээ. Тэ одоо байгууламж гэх юм аа одоо гэр гэсэн үг нүүлжүүлдэг гэр тэрийг жишээлбэл тэнд туршиж үзээд за энийг нь бидэд ашиглаж үзье гэсэн тохиолдолд таад маань баталгааж гин гэж үзээд ашиглана гэж бодож байгаа. Тий. Одоо яг би зүгээр засч хэлж байгаа шүү. Яг Монгол гэр шиг загвартай гэхээс илүү Монгол гэрийн тэр одоо онцлогуд байна. Зөөж болдог, угсарч болдог, хоорондоо юу яаж болдог тий. Тэр одоо концепцийн онцлогийг тусгасан. За тийм. Яг тэгээд тэр одоо туршигдаад дээрэс нь үнэхээр бусад сансрын агентлагууд манайхыг хамт ашиглаж үзээд нэг хувилбараа болгоод тэд нар ч гэсэн хөгжүүлэлт хийж байгаа шүү дээ. Нэг хувилбараа болгоод ингээд тодорхой үр дүнгууд гараад ирэхээр бид нэр тэр үр дүнг үндэслээд одоо байгууллагуудад нөгөө хөрөнгө оруулалтын банкудад санал тавина тийм. За бид нар яг ийм бизнес хийх гэж байна. Ийм хийх гэж байна. Тэгэхээр одоо энэ дээр та хүн хөрөнгө оруулалт хийгээч. Ийм санал байна гэдэг. Тэгэхээр баталгаажсан үзүүлнэ шүү дээ тийм. Баталгаажсан. Ингээд туршаад үзсэн. Ийм гарч ирлээ, ийм үр дүн гарч ирлээ гэдгийг тийм. Тэгээ Монголд одоо яг хийгдээд байгаа одоо тэр говьд тийм яг нөгөө нэг 40 градус ямар ажил хийгдвэ. Тэгээд фейлдүү тийм. Зарим нэг туршилтууд нь унуу яав тийм. Ер нь олон зүйл фейлдэн шүү дээ. Бид нар гээд маш олон хувилбар гаргаж утсан. Тэгэл энэ хувилбар нь явах юм уу гэж байж идэл энэ явахаар боллоо гэлтэй. Тэр
Одоо яг бид нар ч үүснэ ингээл гэрийн концепц гэл ингээл амар гоё архитектурын зураг үзүүл гаргаад нөгөө нөхдүүдтэй санал солилцсон. Нөгөө чи хитэ асуулт асууна энэ чи яах юм ямар материал сонгох тань. За юм болохгүй байна. Ингээд маш олон тэр зөндөө олон одоо буцаж байгаа юу яаж байгаа юм байна. Яг хуу бид нар бол говь дээрээ хид судалгаа хийсэн. Гэтэ одоо энэ хийж байгаа технологиуд авчиж турших биш хөрсний дээж мэж гэдэг өөр энэ бид нар ч зэрэг нүүдлийн зориулттай учраас энд хийчээ тийш авч явж болно. Гэр одоо суудсан бол. Зөв. Өөр тэр говь дээр яг юу хийгдээд байгаа юм бэ те? Нөгөө говь гээл яриад байдаг. Тэгсэн энэ чиний төлөө бизнес гээл яриад байдаг. Говь яаж хийгдээд гэдэг те? Одоо яг Марстай 100% ижилхэн байна гэж байхгүй шүү дээ. Тийм байна. Жишээлбэл одоо хөрсийг нь авч үзээд Марсын хөрстэй харьцуулахад за нэг 40% та ижилхэн байна ч юм уу тэгж үздэг юм уу? Одоо би яг ойлгохгүй л л да. Марсаас бол дээж ирээгүй. Марсаас ерөөсөө одоо хөрсний дээж ирээгүй. Идэхгүй явж байгаа. Хөрсний дээж ирээгүй. Хөрсний дээж ирээгүй. Гэхдээ тэнд буудсан роботууд бол ингээд өөрснөө тэндээ шууд жижиг лабораторитой шууд лабораторитой хийгээд үр дүнгээ явуулж байгаа. Үр дүнгээ явуулж байгаа. За тэр үр дүнгийг нь үндэслээд зүгээр ийм хиймэл аргаар гаргаж ирсэн хөрснүүд байна. Гэтэ монголчууд ч л те японч мавчууд хийсэн хөрснүүд байна. Тэрнтэй нь харьцуулсан тэр хөрстэй нь харьцуулсан судалгааг Монгол Улсын их сургууль тэгээ манайхтай хамтраад дунд говийн дээж идрийг явуулсан нэг эрдэс зөрсөн. Ерөөс нэг эрдэс зөрсөн. Тийм жишээ маш төхөө байгаа юм шүү тий. Гэтэ яг хуу энэ штэ. Тэр чинь яг нэг хэсгээс нь авч байгаа тий. Нэг хэсгээс нь авчаад Марсарын бүтэн тойрог байгаа штэ. Дэлхий ч гэсэн ингээл энэ тэндээсээ шал өөр дээж гарч ирнэ тий. Тэгэхээр ингээд зарим нэг хэсэг нь таарч ин гэсэн үг штэ. Зарим нэг хэсэг нь нэг эрдсээр зөрж ийн. Гэтэ угаасаа одоо бараг л төстэй байх ёстой байхгүй яа. Тэгэхээр бид нар чинь нэг нарны аймгийн гаригуд учраас нэг тийм ялгаатай юм байхгүй. Зүгээр тэр гариг бол олон сая жил ингээд нарны хит ягаан туяанд шаргагдсан төмрийн зэв дүүрэн илсэн зүйл байхгүй. Тэгэхээр улаан өнгөтэй байгаа нь төмрийн зэв учраас л улаан өнгөтэй харагдаад байна. Тэр нэг тийм онцгой юм байна. Төмөр байгаа. Төмөртэй илс. Тэгээд олон сая жил шаргадаад төмрийн оксид үүсээд ингээд зэв болохоор ч улаан л харагдаж байгаа. Авчрахгүй байгаа шалтгаан нь юу вэ? Одоо тэндээс нэшэ пууч өрөхгүй шүү Тэр дээ. утгаараа л байгаа юу те. Тэрнээс би ясаар яг сая хэлэхэд нь бодлоо л да нэрээ хортооч гэдэм болоо те. Нэрээ бас яаж мэдэх вүлээ? Тэрийг нь мэдэхгүй шүү дээ те. Эсвэл мэддэм үү одоо? Мэдчихэе. Авчралыг бол одоо бүтэн судалсан. Одоо ямар агаартай юу байгаа ерөөсө бид нар бүрэн мэдээлэлтэй байгаа. Одоо хамгийн том асуудал нь одоо ерөөсө дөрвөн том асуудал. Марс руу хүн аваачих дөрвөн том асуудал. За нэгдүгээр тээврийн асуудал. Тээврийн асуудал. Тээвэр их гэдэг чинь дэд бүтцийн асуудал гэсэн үг. Бид нар ингээл Марсыг тойрсон хэмэл дагуулууд хийн, пуужин хийн. За тэгээд тэрэн дээр нь бол одоо дэлхийн бусад улс орнууд үнэхээр сайн ажиллаж байгаа. Элон Маск пуужин хийж ийн зардал багтаа болгох чинь сансрын тээврийг зардал багтаа болгох чинь тийм. Сарн дээр бааз байгуулж ийн. Өөрөлдвөл дэлхийгээс сарнаас Марс гариг руу гэдэг энэ төлөвлөгөө зооцсон ажиллаж байгаа байхгүй. Хоёр дахь нь дэлхийн одоо энэ улс орнуудын хамтын ажиллагаа. Одоо энэ зүгээр тээвэр бол яг хөтэй болчлоо тий. Хамтын ажиллагаа. Тэг хүнээ бэлдэх. Тэгээд дэлхий дээр төсөөтэй орчин бий болгох гэсэн юм ажил байгаа байхгүй. Гэтэл ганцханд нь л бид нар оролцож чадахгүй. Гэтэл нөгөө гурав нь биднэрт даваа талуулаад байгаа байхгүй. Монголчууд хүнээ биднэрт бэлд. Төсөөтэй орчин энэ бий болгоо. Тэгээд нөгөө дундын цэг буюу хамтарч ажиллах гэдэг юмнууд нь бид нар хийх болчихсон. Тэгэхээр ийм дөрвөн том ажил хийх ёстойг энэ гурвыг бид нар хийж чадах болохоор бид нар айгүй тийм тэл өмшлтгээс гадна нөгөө тавих саналтай байгаа байхгүй. Үн цэнтэй зүйлтэй байна тийм. Тийм байна. Шинжлэх ухаан дээр гэхдээ мөнгөндөө хэдэн жилээр хоцроод байгаа юм бэ тийм. Саяных ингээд сонсоход одоо ингээл тэндээс амар гоё дээж ирж ийн гэл тэгэхэд тэр дээжнийх нь юу манаа дээр ирэхгүй дахиад тэнд тусдаа Японд ч юм уу яг хөгжсөн орнууд дээр үзээд тэрнийхэн дагуу манаа дээр ерөнхий мэдээлэл нь ирж ийн гэсэн үг үстэй тий. Яг гоо гэтээ би зүгээр ингээд Марс төслийг хийснээс Марс төсөлтэй ингээд хамт яваад энэ хугацаанд нэг юм ингээд ойлгож байгаа гэх юм уу та итгэж байгаа. Тэрний үхээр бид нар зарим улсын сайн хийж байгаа юм бид ерөөсөө хийх гэж оролдох хэрэггүй юм л. Зүгээр тэдний үнэхээр чадахгүй зүйлийг бид нар ингээд санал болгох хэрэгтэй. Тэгээ одоо тэр нь одоо жишээ нь энэ Марс байхгүй. Говийг тий тэгээд энэ стратегийн байрлалыг тий тэгээд энэ дид бүтэцгүй тэр агаарын хил сэрэг байгаа энэ зилүүд газар гэдэг чинь ингээд онцгой нөхцөл байдал болчиход байна шүү дээ. Тэр бид нар юус ингээд хүн төрөлхтөнд байхгүй зүйлийг
одоо хэрэгтэй үед нь ингэж гаргаж ирэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээ дээрс нүүдэлчдийн соёл гэдэг чинь айгүй чухал байна. Тэгээ бидний энэ гэр мэрийн концепц гэдэг чинь ингээд үнцэнтэй зүйл байгаа байхгүй. Суурин хүмүүст нүүдэлчдийн концепц чинь хэрэгтэй байна тийм. Тэгээ тийм зүйлээ санал болгох хэрэгтэй. Төслийн талбай нь одоо ер нь цаашдаа ашиглах таргетлж байгаа талбай нь яг хаана юм бэ? Хэлэхгүй шүү дээ. Яг бүр GPS-ээр шилжүүлэх байгаа. Хилчил нөгөө ингээд та нар авчиж юм барьчихгүй зү орчлаад байна тийм. Агаагүй ер нь шууд 0.7 хэлэхэд ч одоо олоход хэцүү. 8 аймаг дамсан 11 цэг байна. 11 цэг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл зарим нь маш хүйтэн, зарим нь одоо нөгөө хөрснийх нь бүтэц адилхан, зарим нь ингээд өөр зарим нь бүр зүгээр л аялал зурчлал ихэд гоё газар юм байна гэдэг ингээд өөрөөр манай төсөл өөрөө судалсан 11 цэг байгаа байхгүй. Харин алин дээр нь хүмүүсээ бэлтгэн, алин дээр нь аялал зурчлалыг авчрахын, алийг яах гэдэг ингээд өөр л байх болохоос ш 11 цэг. Тэгээ ахаач одоо манай дор говийн судалгааны баг гэх байгаа. Тэгээ ингээс байнгын судалгаа хийж байгаа. Тэгэхээр ахаад хит хитэн хувилбарууд гарч иж ийн л гэсэн одоо миний сүлийн гэж байгаа би зарим хэсгийг сайн мэдгүй ба шүү дээ. Одоо мэдээж юу өөрийн гэснэг юу байгаа шүү дээ. Мөрөөдөл одоо вижн те. Одоо хэдүүлээ нөгөө төсөл нэг яаж явах вэ, яаж бүтэж байгаа гэдгийг зөндөө ярьлаа те. Одоо төсөл болцсон байна гэж бодъё л те. Үнэхээр одоо гоё өөрийн чинь вижн те. Яг тэр төслийн болцсон гэж үздэг. Яг ямаршгүй ингээд бүтцээр яваал гэж өөрт чинь харагдаж байна. Тэрний тухай ярьж чаддаг. Гоё асуулт байна. Яг би одоо нөгөө яг энэ төслийн энэ Монголын сансын судалгаа хөгжүүлэлтийн төвийн тэргүүн гэдэг утгаараа хариулвал тэр одоо байрлалаасаа хариулах юм бол бид нар ингээд бидний судалгааны ажлууд ингээд маш сайн болцсон. Тэгээ бид нар одоо ерөөсөн хамгийн чухал үнэлгэж байгаа юм чинь тэр оюуны өмчийн ажлууд шүү дээ. Тэгэхээр бид нар тэр оюуны өмчтийг гаргаад тэр нь өөр бүтээгдэхүүн хөгжүүлдэг, бизнес хийдэг залуучууд маань тэрэн дээр тэр оюуны өмчийг ашиглаад ингээд дэлхийгээр юмнуудаа хийдэг байх нэг. Хоёр дахь нь зөвхөн Монгол улсыг дэлхий өөрөө дэлхий дээрх Марс гэж хардаг баг. Тэгээ энэ Монгол бол бид нар ингээд гадагшаа очивол Монгол улсын тухай ярихаар юу ярих вэ те? Тэгээ бид нар чинь ингээд морь он тийм үү гэж асуудаг нөр онгоо шүү дээ тийм морь он тийм үү? Танах чинь Чингис хаан гэж байдаг үлээ. Одоо бид нар очихоор би бол тэгэж мөрөөдөж байгаа. Очихоор танаа дээр чи Марс байдаг үсттэй тий. Би очиж үзье гэж боддог штэ. Очиж гэж мөрөөдөж байна тий. Монголд ингээд Марсыг очиж үзхийг хүмүүс мөрөөддөг байхыг. Тэгээд тийм хүсэж байна. Дээрэс нь дэлхийн эрдэмтэд цүнхээ үрээд энд ирж судалгаа хийх юмсан гэд ингээд ирдэг байхыг хүсэж байна. Тэгээд энд ингээд цуглараад одоо яг би байн ярьж байгаа ч гэсэн үнэхээр бидний түүхэнд байдаг зүйл байхгүй юу? Түүхэнд юу гэж байдг вэ гэхээр Монгол одоо хар хоронд хот дээр дэлхийн одоо ингээд шашны мяндагтнууд ирсэн. Шашны дайн байсан үе шүү дээ. Уг нь тэр үед хэд шашны дайн зогссон. Дэлхийн шилдэг одоо шашны мяндагтнууд ирээд мэтгэлцдэг байсан байгаа байхгүй ном хайлцдаг байсан. Тэгээ би тиймийг хүсэж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд ирээд энд ном хайлцдаг байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээ тийм цэг болоосаа гэж хүсэж байгаа тийм. Бид яг сүүлийнхэн одоо 2024 оны хамгийн сүүлийн дугаар дээр яг мөрөөдлөдөө ярьж чадтай. Би бас яг ярьжсэн бохгүй. Ямар нэгэн байдлаар ийм хаб болоосаа тий. Тэр нь одоо би одоо юу гэдгийг торгоны зам маам гэдэг худалдааны гэж бодож ирсэн дээ. Тэгэхэд энэ дээр ингээд шал өөр перспектив тий. Шал өөр ингээд одоо индустригаас тий. Одоо салбраас энийг ийм хаб болох боломжийг ингэж одоо надад өнөөдөр ийм гоё перспектив өглөө л дөө тий. Тэгэхээр энийг сонсоход амар таатай байна. Тэгээ манай подкаст одоо ер нь бол өндөрлөх төвшөнд хандж байна. Тэгээд би сая ерөөсөө яг сонсохыг хүсэжсэн дүр зургаа бол авчихлаа. Тэгээ манай Тэмүүлэн бас гоё сүүлийн асуултыг амглан байртаа тавиач тий. Нөгөө хоёрдугаар хэсэг дээр ер нь ярьдаг юм а ярьж амжсангүй л дээ тий. Тэгэхээр сая ингээд нэлээ их юу явж ах шиг байна тий. Амар гоё мөрөөдөл Монголд оруулж ирж байна. Би ганц сүүлийн асуулт хэлэхгүй бас нэг асуумаар байгаа гэсэн юм нь гадаадад байгаа монголчууд руу холбогдоход ирээ гэсэн хүмүүс их байгаа тана гэд ярьж өстэй. Яг энэ сэдвийг бас яг энэ подкастн дээр ярмаар санагдсан л да. Одоо MTN ч гэсэн гадаад байгаа монголчуудыг яаж Монголд авчрах вэ? За тэгэнгүүт дахиад нэг юм нь болохоор Монголд ирээд юу хийх юм бэ гэдэг нэг асуулт гарч ирээд. Тэнгээс саяны ингээд миний ойлгосноор одоо гүйцэтгэх захирлаар нь томилогдож байгаа хүн маань томилогдсон хүн маань
Монгол руу ирсэн шалтгаан Марс юм байна те. Тэгэхээр яг энэ талаас нэг жоохон яриад те одоо бас яг манай МТ-ний ерөн дагдаг хүмүүс болон манай подкастыг үздэг хүмүүс дийлэнх нас гадаад байдаг монголчууд байдаг. Тий. Яг би бас энэ Марсыг төслийг ингээл хийгээл тэр хүмүүсийн анкетыг авч хахад л бас олж харсан. Яг дотор ингээд итгэдэг байсан ч гэсэн яг бүр ингээд үр дүнгийг нь харсан тий. Тэр Монголд яг мөрөөдөл хэрэгтэй юм бэл. Ингээд Монгол улс мундаг болно гэсэн чадна гэдэг тийм мөрөөд. Тэгэх юм бол тэнд байгаа залуучууд ингээд Монголд ирэх хүсэлтэй. Тэгээ ягаад гэхээр одоо манай гүйцэтгэх захирал хийж байгаа залуу жишээ нь Канадад Aerospace Aerophysicээр төгссөн тий сансар болон физикийн чиглэлээр төгссөн. Тэгээд яг энэ салбарын хүн тэгээд өөрөө болохоор тэндээ үлдээд ингээ ажиллах боломж нь байсан хэрнээ. Тэгээд Марс төслийн сайн дурын ажилтнаар бүртгүүлээд ирээд эхлээ сайн дурын ажилтан байгаад ингээ доороос нь явсаар одоо гүйцэтгэх захирал болж байгаа байхгүй. Зүгээр сайн дурын нөхөр гэж байна. Тэгээд тийм маш олон залуучууд байгаа. Зүгээр Монгол улс байх юм уу эсвэл одоо мэдгүй бид нар байх юм уу? Ямар нэгэн байдлаар энэ залуучууд Монголд одоо тийм ирээдүй байгаа гэдэг тэр гэрлийг харуулах хэрэгтэй юм байлээ. Гэхдээ мэдээж тэр гэрлийг зарим хүмүүс бол тэр гэрлийг хүлээж иж магадгүй зүгээр л одоо нөгөө бүтэн босныхан дараа нь ирнэ гэж. Би бол ирээд хамт тэр гэрлийг ингээд асаах хэрэгтэй гэж бодоод байгаа. Яг тэгэхээр би бүр ингээд яг энэ асуудалтай ч холбоотой түүх ярьж байгаа шуучлаарай. Сэдвээ садлаж магадгүй. 10 жилийн маань нэг найз ус одоо сонсвол дараа уулзахдаа яаж нүрийг харна. Гэтэ яг үнэн бодит байдал. Нано технологиор сурч ирсэн гадаадд. Тэгээ бид нар 10 жилийнхаа нэг уулзалтанд нэлээд олон жилийн өмнө уулзаад ясан чинь чи одоо хизээ Монголд ирэх гэж байна гэсэн байхгүй. Гэсэн чи одоо миний мэрэгжлийн одоо салбар нэгтгэр л ирэндэ гэж байгаа байхгүй. Энд нано технологийн хүн байхгүй. Чи нано технологиор сурчаад бид нар яаж чамд ажлын байр нээх юм бэ? Чи ирж нано технологийн салбарыг энд одоо хөгжүүлэх ёстой шүү дээ. Тэ? Тэгэхээр би бол бас яг тийм бодолтой байгаа. Энд одоо ингээд Монголд ирэхээр одоо ийм байхгүй, тийм байхгүй гэхгүй ирж өөрийнхөө одоо ажлын байрыг бий болгох, тэр салбарыг хөгжүүлэх, тэрэнд оролцох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгжиж явахгүй болохоор энд сууж байгаа хүмүүс таны сурсан юмыг мэдхгүй, таны сурсан юмыг мэдхгүй юм чинь тань зориулсан ажлын байр бэлдэж чадахгүй болчихдог байхгүй. Стори нөгөө стаканд хагас дүүрэн гэдэг хагас хоос нь хагас дүүрэн үү гэдэг дээр өстө таад маань л яг дандаа хагас дүүрэн гэж бүх юмыг хард юм байна те. Өвлгээл тэгэхэд окей өвл бол Марстай ижилхэн юм байна гэдэг. За сүүлийн асуултыг нөгөө Марс гэж ярьж байгаа яг одоо манай зочны хувьд Марс дээр хүн төрлөختөн хизээ очих биш сууршин гэж бод. Буюу одоо өөрсдийгөө даагаад 100 жил амьдарч чадчих ч одоо суурших. Тэгээ эндээс одоо пууж нис чадхаа боллоо гэхэд өөртөө аваад явж чадах 100 жил үлээдээ болох тэгж боломжтой юу те. Тэгж суурш жин гэж үзэх юм билээ шүү дээ те. Тэгэхээр яг одоо манай зочны хувьд за ойрын 100 жилд бол боломжгүй баха. Тэгээ би 100 жилээс цаашаа нь бол одоо хэвээр дэлхийн шилдэг хөгжүүлэгч нар, инженерүүд юу хийх гайхамшиг төсөөлж чадахгүй байна. Тэгээ одоогийн байгаа боломжийг харах юм бол 100 жилд технологийн хувьд боломжтой. Бидний бие чадахгүй. Бидний бие яг энэ дэлхийд зориулагдсан бие учраас одоо тэр тасан зохицох тэгээд хиймэл аргаар татах хүч бий болох молох гэх тэр юмнуудыг одоо хизээ юм тий. Үстэй одоо л зүгнэлт кино шиг зүйл байхгүй. Яг уу гэхдээ би нэг юмд бол итгэж байгаа. Энэ Марсын алсын хараа бол байх ёстой зүйл. Хэдийгээр хүн тэнд суурших нь сууршаад бүр ингээд зүгээр очих бол нэг хэрэг штэ. Очоо буцаад хүрээд ирвэл тэгэл юу ч юм тий. Бүр сууршаад хот гаргаад тэндээ мэдгүй зүгэлт кинонд засаг захиргаатай болох молох гэх тэр фантаз бол одоохондоо шинжлэх ухааны хувьд их хол. Гэхдээ бид нар заавал зорих ёстой. Энэ зорилго бол нөгөө ганцхан Марст хэрэгтэй биш. Буцаад дэлхийд хэрэгтэй байхгүй. Дэлхийд хэрэгтэй. Бид нар одоо Джон Кеннедиг саран дээр Америк хүн буулгах төлөвлөгөөг танилцуулж хахад Америкийн иргэд эсэргүүцчихсэн байна. Бидний татварын мөнгийг хэрэггүй юмд үрлээ гэдэг ингээд эсэргүүцчихсэн байхгүй. Одоо л Америк бас тэрүүгээр бахархдаг. Яг тэгэхээр тэр би хамгийн сүүлд харахад 23 оны судалгаагаар тэр саран дээр хүн буулгах төлөвлөгөөнөөс нийтдээ 2000 инновацийн бүтээгдэхүүн зах зээл рүү коммерчл болж гарсан. 2000 бүтээгдэхүүн. Тэр бол одоо Америк эдийн засгийг ингээд бүүсэлж байгаа шүү дээ. Одоо бидний гар утас GPS юу ч гарч ирсэн тэр 2000 бүтээгдэхүүнээс те. Тэр үтгийл нөгөө вакуум мууд гэх тэр бүх юм чинь гарч ирж байгаа байхгүй. Хүн садгалах, мадгалах гэдэг. Тэгэхээр одоо Марсын зорилт бол хүн төрөлхтөнд амар том өөрчлөлт ирнэ.
Тэгээ бид нар тэр өөрчлөлтийн зүгээр араас нь хараад гараа даллаа зогсож явах юм уу эсвэл хамт зэрэгцэд явах юм уу гэдэг дээр одоо бид нар байгаа шүү дээ. Тийм. Nice. Sustainable гэдэг юм яцхгүйгээр дэлхий дээр хөгжүүлж чадах гол түлхүүр ээж болохоор л юм байна те. Яа, гоё, айн гоё дүр зураг харагдаад байна те. Тэгэл ер нь Амгалан баяр сая хэллээ. Ер нь дүгнэлт кино шиг гэл. Гэхдээ ер нь дүгнэлт кинонууд ингээл бүгд л одоо бас одоо тэр Терминатор те 91 онд гарч исэн кино бол тэгэхэд одоо яг AI ингээл өөрөөгөө одоо устгуулахгүй тулд ингээл ажилдаг тийм одоо чип ажиллаад байж тааш автоматар те. Тэгээд тэр бол ингээд нэг салбар те технологийн салбар. Тэгэхэд одоо энэ одоо ийм шинжлэх ухааны салбарт ч гэсэн те одоо Марсын энэ бас өөр ингээд юу болж байгаа байхгүй те. Одоо Interstellar шүү дээ. Тинчээ бүр яаж ингэж болгож ялаа. Энэ бүхэн зөвлөлт кино шиг мөртлөө бас яг хийж болохгүй юм бас ерөөсөө биш байгаа байхгүй те. Тэгэхээр яг энд яг түрүү Амгалан баярын хэлдэг шиг ингээд даллаад үлдэхгүй хамтдаа сэлвэрдэхгүй гэдэг шиг юм болж байгаа юм. Тэгээд манай энэ залуучууд ийм гоё төсөл хийж байгаад нь өстой амар таатай байна. Таны яг саний хэлсэн дэр би зөв хүмүүс ингээд асуухаар яг тэгдэв. За хизээ байшин барих юм бэ? Хизээ мөнгө нь орж ирэх юм бэ? Хизээ гадны эрдэмтэд ирэх юм бэ? Хизээ гэдэг ингээд бүгд нүдэнд харагдах гарт баригдах юм хүсээд идэх байхгүй хүсдэг. А гэхдээ яг одоо ингээд та түрүүн хэлжсэн шүү дээ. Соёлын товтгоог хэлж яваад дараа нь тэр болдог гэж. Тэр яг үнэндээ хэлэхэд одоо ингээд хятад сансрын салбарт ингээд одоо ингээд мөнгө амар хайж байна. А тэрнийхэн хажуугаар тэр салбарт ирээдүйд ажиллах залуучуудаа бэлтгэхийн тулд тийм кинонууд руу ингээд амар мөнгө хайж байна. Японочууд бол угаасаа аним эдгээр нь тэгж явсаар гоо японочууд технологид айгүй өсрөнгүү байсан. Тэг өөрөөр хэлбэл энэ Марс үе төсөл чинь ганцхан тэр байшин барих төсөл юм уу биш байхгүй юу? Энд чинь ингээд дахиад энийг сонсож байгаа залуучуудад дахиад энэ ирээдүг нь өгч байгаа. Энэ ирээдүйд Монгол улс сансрын салбарт хүчтэй байх, энэ санааг сонссон 5 настай хүүхэд, 10 настай хүүхэд, 15 настай хүүхэд 20 тийм залуу гарч ирэл ингээд явхад энэ салбар чинь өөрөө ингээд явахгүй. Тэгэхээр эн чинь ганцхан одоо баригддаг юм бүтээгээгүй. Нөгөө талдаа бас баригддаггүй зүйл бүтээж байгаа. Тэгэхээр бид нар ингээд Холливуудтай өрсөлдөж чадахгүй. Ингээд бид нар чинь нөгөө тэр соёлын тавталгааноороо нийгэм ингээд чирж штэ. А бид нар болохоор ингээд яг практик бодит юмтайгаа зуралдаад нөгөө чирдэг хэсэг нь байхгүй байгаа штэ. Тэгэхээр Марс бол бас нөгөө талдаа тэр нь байхгүй. Хүн төрлөختний ч тэр Монгол улсын ч тэр одоо ингээд чирж байгаа юм байхгүй. Тэгэхээр ер нь тийш нь явуулах хэвээр гэж би итгэдэг. Тэр хүн сууршаад амьд үлдэх хэдэр нь бол дараагийн асуудал бах тийм. Заавал хийх хэрэгтэй. Тэмүүл бас яг мэдээлэл нэвтрүүлэг эхлэхээс өмнө солонгосын тухай ярьсан тийм. Тэгээ кимчиг буудтай идэгэл болчихлоо штэ гэх тийм. Энэ бол нэг зүр жижигхэн санаа нэг тийм ээ. За ингээд ер нь нэвтрүүлгээ өндөрлөж чинь тэгээд Амгалан баяртай бидний урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. Тийм тэгээд ерөөсөн Амгалан баяр маань өөр яриа мэрэ одоо өөр газар ингээд ерөөсөө ярьцлага хийгээгүй юм байл. Би бас өөрөө судалж үзээ тэгээд асуугаад байгаа тийм учиртай. Тэгээд ингээд яг өөртөө нэг гоё уулзаад яг энэ төслийн талаар ярихад маш таатай байлаа. Тэгээд мэдээж Волттоо маш их баярлалаа. Тэгээд бидийг бас өнөөдөр ийм гоё орчноор бүрдүүлж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд Шангрилагийн Б1 давхарт байдаг шүү. Та бүхэн сонирхож байвал орж ирж одоо гоё алжаараа тайлаараа тий. За тэгээд дараагийн дугаараа уулзалтаа баяртай. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.